Muffin balls. Сайн байна уу? Өмнөх бичлэг дээр та нар намайг хин гэдгийг мэдэх баха. Тэгээд би өнөөдөр дахиад бас нэг өөр жичин те тэр жичин өөрийгөө танилцуулна уу. Намайг Маргад гэдэг. Би 10 настай. Чи ээжийнхээ хажууд сони үүдэл ингээ гаргавал санаа зовдөг үү? Санаа юу зовдөг. Одоо ямар ингээд уйлдал гаргавал Одоо ингээд өсөрч хараагаал ингээл одоо босч мосчгүй юм уу гэл газар хөвтөж юм уу тех үйдэл. Тэгвэл аав ээж чинь чамд дэмжлэг өгч чижсэн үү? Өгчүү байсан. Яг ямар дэмжлэг өгч байсан? Одоо ингээд хичээл эхлэхэд ингээд яадахгүй нэг хоёр дугаараа ингээд шүлэг уншдаггүй амар урт. Тэр тэгээ би цээжилдэхгүй өмнөх өдөр нь. Тэгээд аав ээж чаднаа гэд явуулгууд надад амар зэрэг өгсөн. Тэрнээс өмнө бол би ингээ амар зэрэггүй уншин гэхээс ингээ марцчих байх гэж сандарч айдас төрөөдсөн. Чи баахаа дурсамжийг сандаг уу? Сандаг. Тэгвэл аав ээж чинь ингээ багт чинь чамайг эрхлүүлдэг байсан уу? Эрхлүүлдэг. Тэгээд тэр ингээ чамд ямар мэдрэмж төрдөг байсан бэ? Надаа юу ингээд инех гоё. Тэгвэл яаж эрхлүүлдэг байсан? Одоо ингээд намайг ер нь одоо ингээд би Баянгор төсдөг байсан байхгүй юу? Тэгээд өвөө эмээдэр ер нь данд их цагаа өнгөрүүлдэг байсан. Тэгээ би тэр үед аав ээж хурж ирэнгүүт би аав ээж дагуулад дэлгүүр оршдог байсан байхгүй юу? Тэгээд аав ээж хоёр надаа ер нь би бүх зүйлийг л ахуулна гэл аав ээж хоёр авч өгөөл. Тэгвэл чиний хобби чи юу вэ? Миний хобби юу? Компьютерийн тоглоом тоглох. Тэгээд чи мэргэжлээ сонгосон уу? Мэргэжлээ юу сонгоогүй. Тэгвэл одоо чи тэгэл хоббигаа цаашаа үргэлжлүүлэх одоо чи геймер ч юм болох уу гэсэн? Үргэлжлүүлнэ. Яа. Тэгвэл чи алдартай стример болчихвол намайг ураарай за. За. Тэгвэл ээж авдаа гомдож байсан уу? Ээж авдаа юу? Үгүй. Яа. Тэгвэл чи чам нууц авьяасаа дүү? Нууц авьяас уу? Надад нэг хорооны л авьяас идэг. Харуул да. Хороогоо ингээд л нуглахдаг. Өөр байдаг уу? Өөр байдаг. Чи аав ээжтэй тусалдаг уу? Аав ээжтэй юу? Ер нь ихийг цагтаа би хувцсыг угааж хатаагчин дээр үлгэж ер нь гэрээ цэвэрлж хоол хийж л тусалдаг. Тэгвэл штэ. Чиний хамгийн сайн хийж чадах бүр ээж авт чинь баярлдаг тэр тусламж нь юу вэ? Ер нь гэрээ бүтнээр нь цэвэрлж жишээ нь тоосоос орж шалаа угаад ер нь тараасан тоглоомнуудаа дүүгийн тараасан тоглоомнуудаа хурааж тэгэл ер нь ширээ мэргээ арчаал. Тэгвэл чамд тулгардаг сургууль дээр чинь тулгардаг асуудал юу вэ? Асуудал уу? Ингээ манай ингээд нэг анакризмтэй хүүхдэд байхгүй юу? Тийм өвчин. Тэр өвчнөд хүүхэд ингээд ер нь хичээл дээр зүгээр суудгүй байхгүй ингээд тоглоом тоглох ч юм уу те. Тэгэхээр нэг дөлгөөн ингээд манай дэгж өмнө заа ингээд дарга загиндаг байхгүй юу? Тэнгүүд өөдөөс нь ингээд хэрүүл хийгээд харна. Манай дэгж журмын дарга зөхөд авангууд нөгөөтг нь орилоо тэгээ ер нь зодоо ихэлдэг. Тэгвэл чамд ингээд тухгүй байдаг юм тэр хүүхэд нь. Тэр хүүхэд надаа юу? Надаа ингээ ойрлж хашгаад өөдөөс хэрүүл хийдэг юм л. Тэгвэл аав ээж чинь ямар хөдөл гаргавал гоё вэ? Аав ээж үү? Аав ээж ер нь ингээд надаа л ер нь өдөржин л би зүгээр буудан дээр л суухыг аав ээж ингээл хоол хийгээл гэр мөрөө өөрөө цэвэрлэх нь л. Тэгвэл эсрэгээс нь муухай үйлдэл. Муухай үйлдэл лөө
Муухай үйлдэл гэвэл өөрөө ингээд одоо дэлгүү хоол хийхэд төмөс дуусах ч юм уу те сармис дуусах ч юм уу гурил дуусах ч юм уу тэр үед ингээд намайг дандаа дэлгүүр гаргадаг. Намайг ингээд өөр яг гоё ингээд тоглоом тоглох ч юм уу те яг компьютер дээр суудсан байхад яг ингээд 1-р раунд Counter Strike дээр 1-р раунд эхлэх ч юм уу те team төрлийн юм дээр ингээд яг дэлгүүр гар гэдэг байхгүй. Тэгээ би бэж гарыг гингүүд зүгээр гачаад ирэхэд нас ч угаасаа эхлэх болоогүй байна гэд. Тэгээ би дэлгүүрлүүлгүүд. Тэгвэл аав ээж чинь чамайг тоохгүй байдаг уу? Тоохгүй юу? Нэг гэрийн даалгавар хийхэд. Тэгвэл нь штэ. Тэгээд чамд ингээд тоохгүй байхад нь ямар санагддаг вэ? Надаа юу? Нэг хідэн тасгалыг ойлгохгүй байхад л муухай санагддаг. Тэгвэл чи аав ээжтэйгээ ингээд мууддаг байсан уу? Нэг 3 настай байхдаа л мууддаг байсан аавтайгаа. Тэгвэл юунаас болж мууддаг байсан юм? Ингээд би аавтайгаа 3 настай байхдаа ингээд дандаа тоглодог байсан байхгүй юу? Би айлын тэр үед айлаа ганц хүү байсан. Тэгээд тэр үед нь би ингээ аавтайгаа тоглоол ээжэд байхгүй. Тэгээд аав хүнтэй ярингууд аав намайг тоохгүй байхад нь би муудалцаал. Тэгвэл аав ээжтэй өөрийгөө сайн илэрхийлж чаддаг уу? Чаддаг. Тэгвэл жишээлбэл яаж? Одоо ингээд би гэрийн даалгавраа хийхгүй гэж бодъё л та өөрөө. Тэнгүүд аав ээжээ би өнөөдөр ингээ заггүй байсан юм аа. Өнөөдөр би ингээд завгүй тэрийг гэрийн даалгавраа мартаад орой хийж чадсангүй маргааш өглөө хийчээ гэ. Тэгвэл чамайг юу хадж жаргалтай болгодог вэ? Намайг нэг хичээл явбал аав ээж хоёр нэг юу хинтээ одоо ингээд хичээлийн хажуугаар сууж муугаал те. За одоо энэ тэх юм уу тэгээ шүү гэдэг нь л надад сайн жаргалтай болгодог. Чамд ярилцдаг нь илүү гоё гэдэг үү? Надад ярилцдаг нь илүү их гоё гэдэг. Тэгвэл чи штэ одоо гадаад сагс тоглож байхад чамаа ингээд хүүхдүүд ингээд ямар муу юм бэ, ийм үү, ингэдэм үү гэд муулдаг байсан уу? Үгүй. Тэгээ чамд эсрэг нь тусалдаг байсан уу? Тэгээд чи бас хамт тусалдаг байсан уу? Яаж? Одоо ингээд шинэ хүүхдээ гэж одоо л та шинэ хүүг ингээд байр нүүж ирээд тэгээ би олон найзуудтай тэр найзууд минь надад сагс зааж өгөнгүүд шинээр байран дэрсэн хүүгүүд одоо ингээд сагс тоглож чадахгүй гэж бодъё л та. Тэнгүү тэр үед нь яг найзуудтай адилхан сагс тоглохыг зааж өгч туслана. Нөгөө чамд нөгөө найзууд чинь тусалсан. Тэгээд тэрнээс нь чи суралцаад бас өөр найзтай тусалсан л гэсэн үг тийм. Тэгээд чи штэ гэд одоо ойртоо ингээд хамгийн ингээд гоё үйл болсон юу вэ? 9 сард л болсон нөгөө нэг Play Academy camp дээр л болсон. Тэрэнд оролцоход миний анхны нөгөө нэг юу байсан туслан. Тэгэл тэндээс ахнаар намайг ингээ тоож мөгөөд ер нь өөрөө дүүшгээл хандаал байсан. Тэр үед их гоёсэн. Бас тэгээд чи штэ надаас асуулт асууж болно штэ. Асуулт асуугнаа за. За. Чи аав ээжтэйгээ муудалцж ийсэн үү? Аав ээжтэйгээ үгүй ээ. Нөгөө имитэ хаа. Тэ имитэйгээ л муудалцдаг. Яаж муудалцсан? Тэгээ юу хөө одоо би штэ одоо энийг хиймээр байхад ингээд одоо би ингээд нэг юм ярьж л л та. Тэгвэл имээ тэрнийг сонсож ирсэн. Гинт бүр юм яриад. Тэгэд би тэрийг бас л ойлгохгүй. Юу яриад байгаа юм би ингээд ойлгохгүй. Тэгээд тэрнээс болж бас мууцалцтэй. Хамгийн ойр болсон ад жаргалтай одоо тохиолдол юу вэ? Юу лээ тэ. Нөгөө одоо би яахгүй.
одоо анги руугаа орно штэ. Тэнгүүдлээ тэнцэн ингээд одоо 6 дугаар ангид байхгүй юу? Ингээд өөр багш ордог те. Тэгэхээр ингээд миний ингээд хамгийн сайн таньдаг багш маань орж байгаа болохоор тэгээ би гоё нээлттэй өөрийнхоороо байдаг. Тэр багш та. Тэгээ тэр нь надад амар гоё байдаг. Тэгээд бас найзуудтайгаа уулзаа тэгээ хамт тоглолт нь бас гоё. Амралтын өдрөөр юу хийдэг вэ? Амар штэ. Хамгийн их зүй хийх дуртай зүйл чи юу вэ? Миний юу? Тийм. Гадаа штэ сайс тоглоод штэ. Ингээд 3 мороос ингээ өөрийнхөө ингээд хийж чадахгүй ингээд арай ингээд юу одоо хэцүү одоо би шидлээ гэж одонгуутлаа штэ. Ингээд жоохон хүрхгүй тэгсэн мөртлөө арай гэж нүм шидэл ороолонгол тэр нэгээд надад гоё ингээд байдаг. Тэгээд би сайс тоглох дуртай. Ер нь сакс хэдэн настайгаас эхэлж тоглосон бэ? 9 хаа тий. Нөгөө би ингээ нөгөө өвөөтэйгөө нэг математикийн сургалтанд ингээд сурах гэдэг өвөөтэйгээ хамт байсан байхгүй юу? Тэгээд 103 сар тэгээд өвөөтэй хамт байсан. Тэгээд би өвөөтэйгээ байхдаа ингээд дан ингээд өдөржин гадаа байдаг. Өглөө сургалтангуудаар явчингуудлаа нэг гэж ирнэ штэ. Тэнгүүдлээ нэгээсээ оройн 8 хүртэл ингээд гадаа сакс тоглоод явцдаг байхгүй. Тэгээд 103 сар ингээд би байнгын сакс тоглосоор байгаа. Тэгээд саксандаа сайн болоод тэгээд тэрнээс хойш тэгээд сакс тогломоор мэдрэмж төрөө тэгээд сакс тоглодог болсон. Амьдралдаа ер нь хөл бөмбөг өөр сакстаас өөр спорт тоглож ирсэн үү? Тэгээд би хөл бөмбөг тоглож ирсэн. Одоо би штэ тэгээ хамгийн хөл бөмбөг тоглож ирсэн газар л ингээд би ингээд цуслан дээр байхгүй ингээд манай нэг хамаатны дөө ингээд аяр хөөрхөн очоо гэдэг. Тэр нь ингээд одоо ганц ингээд аяр хүчтэй юм зогсон ч гэсэн үүлэхгүй ингээд ир хүн шиг амар ингээд одоо хүчтэй нэг тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээ тэрэндээ ингээд би хөл бөмбөг тоглоход ингээд амар ингээд хэцүү биш гэлтэй одоо очоотой би ингээд дүүтэй хамт тоглосоор хагаад хөл бөмбөг сайн болоод тэгээд би ингээд дүүгээ ингээд амар ингээд дүүтэй би дүү минь одоо надтай хамт тоглоно штэ. Тэгээд бас дүү минь сайжраад тэгээд би бас дүүгээсээ юм суралцаа. Тэгээд яаж хуурах вэ гэдгээ бас нэг жоохон шижиг сажиг юмыг суралцаад одоо жишээлбэл дүү минь ингээд хөл бөмбөг тоглож аваад би ингээд шууд ингээд алцаасан байхгүй. Тэгсэн чинь миний доогоор ороод ингээд шууд гол хийгээд тэгээ би ингээд өөрөөс өндөр үнэтэй тоглоод инхүү эсвэл яах уу гэд боддیں۔ Тэгээд нэг удаа хийж үзсэн чинь болоогүй. Тэгээд нөгөө жоохон хуурах маягтай юм хийгээд тэгээ босоо. Тэгээд нөгөө би тэгээд дүүгээсээ юм сурлаа. Дүү минь бас надад юм суралцсан учраас тэгээд хөл бөмбөг тоглож гоё тоглодог. Амьдралд чинь болж исэн хамгийн гоё нэгтэй зүйл юу вэ? Гэт би ингээд амар гоё ингээд торт үлдээгээд ингээд тэрийг дараа эдэндээ гээл хичээлтэй бол маргаа ирээл яасан чинь торт. Тэгэл нөгөө жоохон утгартай. Тэгэл бас уурлаад миний тортыг идсэн бэ гэсэн чи хинч тухай. Тэгэл эзэн нь одлоогүй да. Тэгэл нэг иймэрхүү. Тэгээд өөр чамд асуулт байна уу? Өөрөө амьдралдаа компьютераар тоглоом тоглож ирсэн үү? Тийм, тоглож ирсэн. Аав нөгөө надад нөгөө нэг компьютер өгсөн байхгүй юу? Тэгээ тэрүүгээр нь би нэг Roblox тоглолтын. Тэгээ Roblox-аа тоглож байгаа болоо. Яг уу Roblox-оос үйдсэн. Тэгээд нэг тиймэрхүү байгаа. Компьютерийг одоо нэг юм ашигладаг баха. Юм хайгаа. Тэгээд бас нөгөө жоохон хэрэгтэй мэдээлэл авахын тулд. Нэг тиймэрхүү. Тэгээд дүүтэй болсон чинь штэ. Ингээ аав ээжээ харьцаа тэгээд өмнөхшгөө байсан уу? Эсвэл ингээд өөр төс өөр байсан уу? Ингээд жоохон өөрчлөгдсөн. За яаж өөрчлөгдсөн? Өмнө нэг настай ингээд амар тоглолч моглоод
байдаг хгүй. Тэгээд дүү төрөнгүүд би ингээд дайлын том болчих штэ том байгаа. Тэнгүүд ингээд намайг тоогоо болоо. Би өөрөө ингээд бие тааж яах ёстой гэдгийг би дараа нь ойлгосон. Тэгээд тэр үед бол манай аваач хоёр дүүтэй л амар хаа. Ягаад гэвэл ингээд айлын дунд те дараа нөгөө одоо шинэ хүүхэд төрөөд нөгөө чамаа ингээ хайрлах юм ингээ жоохон багасаа тэгээд тэр дүүдээ анхаарч байгаа гэсэн үг тий. Тий. Тэгээд тэр нь ингээ чамд ямар санагддаг вэ? Надаа юу? Ингээд өмнө бол надад муухай санагддаг байсан. Одоо ингээ бодоод үзэх юм бол ингээд энэ дүүг ингээд харахгүй байх юм бол одоо өөрөө надаас баг юм чинь өөрийгөө яаж удирдах, яаж ойлгохоо ингээ мэдэхгүй учраас өөрийгөө гэмдэж юм тий. Цавж ойчингууд өөрөө ингээд босохгүй ингээд уйлал чив чимээгүй ингээ байгаад ах юм бол аавч ингээ намайг ганцхан тоогоодох юм бол дүү минь ингээ бүртч гэмтээд энэ аллаг болно гэсэн л төрлийн. Юу вэ? Тэгвэл одоо чи штэ одоо энэ подкастт оролцоход ингээд ямар мэдрэмж төрөд? Одоо юу? Ингээ подкастт оролцохоор амар гоё мэдрэмж төрж байна. Тэгвэл одоо гоё ингээд шинэ ингээд юм нээсэн юм шиг тий. Тий. Манай нэвтрүүлэнд оролцсон баярлалаа маги. Намайг өрсөн баярлалаа. Зүгээрээ.